Дөрөв нөгөө талдаа шүү. Зүг 8 юм дээ. Дөрөв найлээ. За энд Энэ дөрөв байгаа мó. энэ зүг 8. Наад чи. Наад горовч шүү. Энэ үү? Аа. Ардан жоохоо. Би ч бас мөө. Нэгэ нэмийг ордон тийм. За яг чинь 8 дуруугаар нэмэх юм уу? тий. За. Дөрөв нь хаана вэ? За нэг нь хий. Цагааны бат. Дөрөв нэшээ. Тэгэхээр одоо манай бүртгэл дээр бол 300 гаруй малчин бөгөөд малчин бүхий иргэд маань өвс хичээлээ аваад явсан гэдэг мэдээллийг өгч ин. За бид бүхэн бол малчин өргөтөө 8 боодлоо өвс, мал бүхий өргөдөө 3 боодол өвс өгье гэдэг ийм шийдвэрүүдийг бас гаргасан байж байгаа. За шинэ өвсний хувьд бол бид бүхэн 8000 боодлоо өвс. За одоо хуучин үндсэн өвс бол бас нэг 4000 өвсөд нийт нэг 256 тонн өвсийг нийт мал өгөөд малчин бөгөөд мал бүхий иргэдтэй өгж байна. За 55 тонн одоо тижээлийг зам малчтаа дэмжлэг болгож одоо үн төлбөргөө тарах энэ ажлыг өнөөдөр ингээд зохион байгуулад явж байна. За ер нь бол баруун цумын иргэдийн төлөөлөлтийн хурлын одоо шийдвэрүүдээр одоо энэ хадлангийн тоног төхөөрөмжийг жил дараалан авч ирсэн. За энэнийхээ үр шимийг ер нь энэ жил бүгдээрээ нэг гаргая гэд одоо өөрсдийн хадлангийн салааг Дарин сумын Шилийн богд уулныхаа ингэж авсан байж байгаа. За энэ дээр бол манай одоо үйлчлэгээний ажилчид болоод манай засгийн дандаа эрхтэй ажилчид бол дандаа дистаралтайгаар ажиллаж бид бүхэн нэг 8000 боодлол өвсийг бэлтгэж бас өөрсөндөө давхар туршлага хуримтлуулж ажилласан байж байгаа. Дэг журмын хувьд бол асуудалгүй байна. Манайд бол одоо яг машинууд маань одоо нэг игнэнд орчихсон хүмүүс маань одоо ээлжлээд яг толооноо бичүүлээд ингээд аваад одоогийн байдлаар ямар нэгэн эмх замбраагүй үйлдэл гарсан юм байхгүй нэм сайхан байж байна. Тэгээд ард иргэдтэйсэн малчдаа ч ингээд өвс хижээл өгж байгаа даа сэтгэл их гоё юм штэ. Хүнд үнгүй юм өгж байгаа гэдэг чинь их сайхан байна. За одоо өндсөн өвсөн дээр бас нэг дотор доороосоо нэг жоохон ялзарсан, дундуураа бас нэг жоохон харалсан тийм ээ, дээгүүрээ нэг жоохон борооны ус мусанд орсон иймэрхүү тохиолдлууд бол байгаа. Гэхдээ манай баруун урд сум бол нөгөө өндсөн өвсүүдээ маш сайн хамгаалж чадсан. За нэгдүгээр одоо тэр сарвчныхаа дор байсан. За өнгөрсөн жилийн хугацаанд бол бүх өвснүүдээ хучсан байж байгаа. За энэ оны өвсийг бол угаасаа ярих юм байхгүй. Их сайхан ногоо өвс яг стандартын дагуу том бодолтойгоор Орс престэй гэж ярьдаг те. Тийм байдалтайгаар ирсэн. Одоо тэгээд иргэд маань аваад үйлчлэгээ аваад явж байна да. Тэг бид бүхэн бол одоо өчтөр бас нэлээдгүй ажилтаа байсныг та бүхэн мэдж байгаа. Тэгээд 2 дахь ямар ч байсан 5 дахьыг хүртэл өгнө. За тэгээд авч чадаагүй иргэд байх юм бол бид бүхэн бас ажилчдтайгаа ярьж байгаа. Хагсын бүтэнцэн сунгаж ажиллах уу ажиллахгүй юу гэдгээ дахин шийднэ. Одоогийн байдлаар ямар ч байсан тараагаадах юм. Тэгээд нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад цаг хугацаагаа сонгохгүйгаа шийдвэрлэнэ гэж байна. Тэг н ажлын цагаар өглөө одоо нэг 9 цагаас 18 цаг хүртэл одоо тараа ихсэн ийм шийдвэртэй байж байна.